Орон даяар иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуул болж өнгөрсөн. Ардчилсан намын хувьд аймгийн төвшөнд болсон нөхөн сонгуул дээр амжилтгүй оролцсон, сумын төвшөнд буюу сум багийн төвшөнд болсон нөхөн сонгуул дээр амжилттай оролцсон ийм үр дүн гарч байна. Тал талын хараа тус хөндлөнгийн олон байгууллагуудын судалгаагаар ардчилсан намыг ард иргэдийн дотор үнэлж байгаа үнэлт рейтингийн үнэлгээ яг өнөөдөр хамгийн өндөр гардаг. Энэ бол хараа тус байгууллагуудын та бүхэн харж байгаа үнэлтүүдээр. Гэтэл яагаад аймгийн хурлын сонгуульд, иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд цөөхөн санал авчваа гэдэг. Тэгэхээр олон нийтэд ардчилсан намын рейтинг өндөр байгаа ч гэсэн энэ элдв сонгуулийн сүлжээ, нүүрсний мөнгө, алуун тушаал, эрх мэдэл 10 гаруй жил засаглаж байгаа төрийн албаны бүтэц энэ бүх зүйлээр ардчилсан нам сонгуулийн эцсийн үр дүнд бас ядаг хүлээж байна. Тэгэхээр бид нар эх цаг хугацаанд саяны тэр элдв нөлөө, мөнгөний нөлөө, нүүрсний мөнгөний нөлөө, элдв сүлжээ, хэсгийн ахлагч гэдэг энэ бүгсэн 10 гаруй жилийн энэ төрийн албанд суурилсан энэ сүлжээг задлахын төлөө сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах, тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах, бид нар бас үйл ажиллагаанд анхаарч үнэлт хийж ажиллах юм хэрэгцээ шаардлага байгааг харуулсан сонгуулийн дүн гарлаа гэж өгцгөөс өөр аргагүй.